Та бүхэнд зоото үйлдвэрийн том талбайтай объект зориулсан 150, 200, 250 болон 300 кВт-ийн хүчин чадалтай хатуу түлшний зуухнуудыг танилцуулж байна. Эдгээр загварууд нь 1000 болон түүнээс дээш квадрат метр талбай бүхий томоохон үйлдвэрлэлийн байр барилгыг халаах зориулалттай. Энэ автомат зуух 2 модулаас бүрддэг. Мэдээж үндсэн зуух харагдаж байна. Тэгээд түлшийг зуух руу дамжуулах 2 эсвэл 1 шинээг механизмтай түлшний нөөцний сав. Түлшний хувьд төрөл бүрийн нүүрс болон модны үрдэс ашиглах боломжтой. Зуухны бүтцийг дэлгэрэнгүй харуулъя. Зуух өөрөө 3 хаалгатай. Дээд талын хаалга нь дулаан солилцооны үндсэн тасалгааг нээж өгнө. Энэ зуухны дулаан солилцоор нь цилиндр хэлбэрийн бүтцтэй бөгөөд утаа дээш хүрэх үед ус илүү халаалтын шингэнээр дүүрсэн турбулизатор бүхий хоолойнд орж дулааныг хамгийн өндөр коэффициенттайгээр дамжуулна. За дулаан солилцоорын конвектив хэсэг нь уламжлалт дулаан солилцоортой харьцуулахад илүү өндөр үр дүнтэй ажилладаг. Харин доор харагдаж байгаа тасалгаа бол түлш шаталтын үндсэн зуух. Шаталт явагдах хэсгийн тусгаарлагчид нь солигддог байдлаар ширмээр хийж өгсөн тул засвар үйлчилгээ хийх, нөхөж солих шаардлага гарсан үед хэсэгчлэн хийх боломжоор хангах юм. Түлш дамжуулах механизм нь энэ хэсэг түлшийг авчирч яг энэ хэсэг түлшний шаталт явагдана. Доод талын буюу 3 дахь тасалгаа бол үнс цэвэрлэх зорилттой хэсэг. Максима загвар нь үнсийг гараар болон автомат аргаар цэвэрлэх боломжтой байдаг. Хэрв гараар цэвэрлэх бол та үнсний хайрцгийг онгойлгож 2 тусдаа салгаж авах боломжтой том тавируудыг харж болно. Эдгээр тавирууд нь том хэмжээтэй учир үнс хүнд байх магадaltaй бөгөөд тэдгээрийг 2 хэсэгт зориулж хуваасан байдаг. Савыг нааш татаж гаргах, цэвэрлэхэд хялбар байдлах үүднээс бариул хийж өгсөн байгаа. Хэрв та нэмэлтээр автомат үнс цэвэрлэх системийг холбохыг хүсэж байвал холбогдох хэсгийг гаргаж өгсөн. Үнсийг автоматар цэвэрлэх модуль нь тусгай хайрцаг байдаг бөгөөд дүүрсэн эсхийг дээд тагийг сүхэн шалгах эсвэл цэвэрлэх боломжтой болно. Гол давуу тал нь гэвэл тус хайрцгийн зөөврөлтийг хялбар байлгах үүднээс дугуйтай хийж өгсөн тул хялбархан түрээд явах боломжийг олгоно. Зуухны удирдлагын дэлгэцэн бүхэлдээ сенсор мэдрэгчтэй бөгөөд түлшний нөөцийн савны дээд хэсэгт байрлаж байгаа. Эндээс зуухны шаталт, хүчин чадал, тэр битий хил, тасалгааны температурт ажиллах горим гээд бүрэн тохируулах боломжтой. Тус зуух нь гадаад орчмын температурын мэдрэгчтэй байдаг тул халаалтын горимоо өөрөө тааруулаад ажиллах бүрэн чадвартай. Мөн тэгээд GSM модуль залгаснаар дээр хэлсэн бүх тохиргоог тусгай аппликейшн ашиглан бүх тохиргоог алсаас хийх боломж бүрдэнэ гэдгийг битгий мартаарай. Хэрэглээний явцад та түлш зарцуулалт, халаалтын мэдээлэлгээд бүх үзүүлэлтийг график хэлбэрийн тайлан харах боломжтой. Максима загварын гол онцлог бол багтаамд өндөртэй түлшний нөөцний сав юм а. Максима 150 загвар нь 800 литрийн багтаамжтай түлшний савтай үйлдвэрээс гардаг хэдий ч захиалгаар та үүнийг 1200-аас 3000 литр хүртэл хийлгэх боломжтой байдаг. Харин түлшийг нөөцийн савнаас шаталтын камер руу түлхэж шинээг механизмыг нэмэлтээр 2 замтай болгож өөрчилж болдог. Таны харж байгаа энэ тохиолдолд тус загвар хос шинээг механизмыг суйрлуулж өгсөн байгааг та харж байна. Мэдээж тус цуухны аюулгүй байдлын ажиллагааг тооцоолж хийсэн тул танд нэмэлтээр шаталтыг унтраах автомат усан халахвч суйрлуулах хэсгийг гаргаж өгсөн байгаа. Түлшний нөөцийн сав нь агаар орохгүй бүтэн герметик байдаг тул дотоод даралтыг тэнцвэржүүлэх хоолойг турбинтай холбож өгсөн байдаг. Зоото хатуу түлшний зуух нь Монгол улсад албан ёсны эрхтэйгээр Ростор Гаква сантехник инженерийн төвд зарагдаж байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг 7018 7788 дугаараас авах боломжтой.